Сартай хансаж нандин дурсан сэргэн намрын сайли хүлээж найзуудаа санана эргээ хурцлонгийн хуцаа өнгнэмсэн андууд жигүүр дэлхийн хичнээн алсад нэлсэж жил сарын уртад эргэж нэгэнтэй уулздаг элэг сэтгэл нэгт анги сургуулийн андууд сүлдэн залсан нартай талбайдан сүгшинжний мартайгаа мөнхөрсөн нийслэлийн зүрхэнд 408 зогсоос инхүү хорон цугласан ховтай зууны хуртай нартай энэ өдөр. Тийм ээ. 1982 онд 8 дугаар ангиан 84 онд 10 дугаар ангианд өөргөсөн тэр үеийн алдрайхан жаадууд орон зайд улсны хэмэлж авах хаавадарч дурсмын дуртгалын ой санамж нь инхүү сэргэн манд бай. Найзуудаа санана эцэг шимартамгүй өдрүүдээ бидний зүрхэн цаас ороо ээлжилэн цаг хугацаа иргэн хайр дөрлөлт ярана халуун зүрх тогтолон дууны жигүрдээ дондан моерна дурсан жидүрэн өдрөө сэтгэлд минь тодохон дасан сэтгэлийн үгээ чамда би хэлнэ мартын арап мөчөө дон минь мөнхөрнө дүүтэй дөрүүднээ санаанд минь нэлхээ хүйтаяа холбосон найзуудаа санана онд 8 дугаар ангиа төгссөн нийт найз нартай 40 жилийн ойн баярын мэндийг хүргье. Мөн бидний хүүхэд байхаас минь сургаж хүмүүжүүлсэн сайхан багш нартай, буурал багш нартай мөн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөрөө та нар маань урт наслаарай. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол хүн бүхэн суундаа гэж хаяа би боддог юм. Тийм ээ. Ийм үгтэй нэг дуу бий. 30 жилийн өмнөх дурсгүйхэн охид хөвгүүд хүүхэд насанд хүргэж өгдөг хүслийг хийгээд дуртгалын унаандаа сууцгаалаа. Он цагаараа идэх унааны эцсийн буудлын тэдний ногоо шиг ургаж тариа шиг төлжин боловсрсон төрөлх газар шороо сонгины болон тэнд өдгөө сүндэрлэн боссон Монголика амралт зугаалгын бүс билээ. Тэд энд баярлан догдож бас хөнгөн гуниж ирээдүйг зөвлөсөн их хүсэл догдлол тэмүүлэл хүсэл зоригоор уяагаан тасдан адил тэмүүлж бас анхны ариухан хайртай учран ичин гүрж явцгаасан бой за. Сонгон тосгон Улаанбаатар хотоос нэг их холгүй бараг 20 гаруй километрийн зайд маш байгалийн үзэсгэлэнтэй тийм нутагт төрж өссөндөө үнэхээр баярлж явдаг. Сонгон хайрхан уул ард маань дүнхийгээд сонгон хайрхан уулын доогуур урсах тунгалаг туул голын ирэг дээр битж өсгөлөө шүү дээ. Би ухаан орохдоо туул гол дотор байсан мэт санагддаг.
Яагаад гэвэл яг хизээ усан цэлд сурснаа ч мэддэггүй. Хаан ч очисон, гадаадд ч вэ, Монголд ч вэ, голол таралдууд өсөрч ороод сэлчихдэг. Тэгэд манай нутаг бол голоо дагсан, бургасан шугуутай, бургасан шугуу дотроо маш олон төрлийн сайхан жимс ургадаг, мойл, үрэл, долоогон. За бидний хүүхэд байхад бол одоо давжаа алим ургадаг байлаа. Яавлагны хашаа гэж ярих юм бол бүгдээрээ мэднэ. Яавлагны хашаа дотор яавлаг ургадаг. Бид нар яавлагны хашааг давж орох маш олон төрлийн арга мэддэг байлаа. Гургуулын хашаатай байлаа. Гургуул гэдэг хөөрхөн шуудыг өдөр болгон очиж харж, за бас цахилгуутаад өндгийг нь хулгайлж, одоо модны оруулж шарж иддэг байлаа да. Бага нас маань энэ сонгон тосгондыг сайхан өнгөрсөн голтой устай мод жимстэй сайхан газар байлаа. Тэгээд нутаг усных ч юм уу манай ангийнх ойрхон айгүй их уулздаг жижигхэн тосгондоо байдгаа бүгдээрээ бие бинийгаа санаж байнга уулз зохион байгуулж хүүхэд насны бидний гэрэн томоог балчир байсан тэр үеийн дурсамжийг бид хуваалцах тэр бидний биенийг гэрчлэх өнөөдрийн дурсамж улстай онцгойлдоо бас хүний амьдрал. Тэгээ бидний амьдрал ердөө түүхээс бэлддэг байсан хүний амьдрал. Маш олон түүх дурсамжууд биднэрт байдаг. Ийм цаг хугацаанд бас нэг хүүхэд насндаа ирэх ийм сайхан онцгой үед бид ингэ тулгараад байж байна. Өнөөдөр ч гэсэн бид нар бүгдээрээ нэлээд энэ сайхан түүхийг бүтээж байгаадаа баяртай байна. Тэгээд төгсөлтийн бүх хамт олонд баярын мэнд хүргэе да. Когда уйдем со школьного двора под звуки нестареющего вальса, учитель нас проводит до угла и вновь назад, и вновь ему с утра. Встречай, учи и снова расставайся, когда уйдем со школьного двора. Амьсгаа хүрвээс хэртэм анхны ариухан цас шиг, алтан номын үсгийн ацаг бичигдээгүй цаас шиг, алдраа багын дагшинхан өдрүүд алдаж онож аандан хэрсүүждэг амьдар жаргалын алтан өдрүүдийн араараасан хөөрөх нэгэн жигдийн урсгал дундаас амиланхан сэргэнхэн алтан дурсамжийн хаалгыг тогшнон бойзаа. Пускай потом ничто не повторится, для нас всегда открыто в школе. 10 жилийн 10 дугаар дунд сургуулийн 1982 оны 8 дугаар анги, за 1984 оны 10 дугаар ангийн одоо төгсөгчдийн за төгсөлтийн 40 жилийн өн одоо уулзалт дурсамж юм сайхан өдөрлөг өнөөдөр болж байгаа. Нийт одоо төгсөгчдөө энэ сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өшөөд сайхан арга нэчгнүүлээ. Өнөөдөр зөвхөн одоо та бүхэн зориулсан ийм сайхан одоо дурсамж хуучаан ярих хамтаа сайхан хөгжүүлэх баярлах ийм сайхан цаг хугацаа өнөөдөр одоо зөвхөн та бүхэнд одоо олгогдож байгаа. За өнөөдрийн арга хэмжээ одоо аль биесээр одоо нэгдээд одоо эхэлж байгаа. Аль биесны арга хэмжээг одоо ерөнхий зохион байгуулагч одоо нэгийн ангийн сурагч Эрдчим гихчигээ бас өрнөзадъя. Нэгийн ангийн сурагч шүү. За манайхаа яаж ийн гоё вэ нөө? Зайдуу. Тэр тоглох гоё байсан чинь нэг сонсъё да. 1 2 3 ий. Манай ангийн нэг чат групп юм байдаг. Тэр дотор за хэлүүлээ 40 жилийнхаа энэ жил тэмдэглэндээ тэмдэглэе хизээвэ яах вэ гэд. Ингээд яригдаад байсан. За тэгжээтэл гээд ангийн дарга оч. Нэг өдөр ийм пост тавьж юм аа. За оч босоод нэг саргаар очих. За манай ангийн очоос ингээд ангийн постн дээр энэ хагасайн өдөр Сүхбаатарын талбай дээр цуглацгаано 40 жилийн ойгоо тэмдэглэнэ. За тэрийг уншсан хүн болгон баг шоконд орсон баха. Үгүй тэгээ яг яах гэж байгаа юм? Яг хаашаа явах юм? Юу хийх юм гэдэг бүгдээрээ ингээд шоконд орох байдалтай. Тэгээ очроо тэгээ хитүүлээ яах юм гэж. Яах вэ? Талбай дээр цуглаад тэгээд ийш тийшээ харж байгаас нэг амралтын газар лөө. Тэгээд би ангийнхаа постн дээр бичсэн. За бид тэ энэ жилийн одоо 8 төгсний маань 40 жилийн бидний ялангуяа одоо миний одоо тэтгэвртэй гарч байгаа 55 насны ойтой бас давхцж байна. Багш нараа бид нар чи өвшөлтсөн байх шүү дээ. Монгол улсын хувьд тэтгэврт
гардаг юм байна. Нэгд өдөр сайхан завтаа болдог юм байна. Нэгд өдөр ангийн багын найзуудаа ирэн санддаг юм байна. Тэгээд би ангийнхаа постн дээр нэг пост бичлээ. Манайхаа энэ жил бүгдээрээ энэ баяраа маш сайхан тэмдэглэе. Намрын сайхан цагт сонгон хайрхан уулын хаан өвөрт туул голын хаан иргэдээд хүүхэд наснда яаж бид нэр хөөцөлдөж би энийхээ араас те гүүж явсан яг тэр газартаа баг насаа дурсаад үнэхээр сайхан те багш нарын харцаа сайхан тэмдэглэе гэх. Ингээд бүгдээрээ энийг дэмжиж тэгээд маш богино хугацаанд те бид нар бараг ингээд нэг 10 хоногийн өмнөөс зохион байгуулалтаа хийж ирсэн. Маш богино хугацаанд бүгдээрээ хамтраад яг өнөөдрийн өдрийн энэ сайхан уулзалтыг хийж чадлаа. Баярлалаа бүгдээ. Намрын дунд сарын шинэ 15-ны энэ сайхан бэлэгт өдөр одоо ингээд туул голынхоо хөвөөн дээр энэ сайхан хайрхан дээр түгшиж бид мэндэлсэн. Тэгээд энэ сайхан зохион байгуулалт энэ 40 жилийн ойн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Одоо үнэхээр ангийн аанд багын найз Лувсангийн Эрдэнэ чимэгдээ маш их баярлж байна гэдгийг юуны төрөнд хэлхэн зүйтэй байхаа. Тэгээд өнөөдөр энэ сайхан 40 жилийн ойн уулзалтан дээр одоо бид бүхэн маань үнэхээр аз жаргалтай, эрүүл их сарвал сайхан үнэхээр гоё баярлцгааж байна. Тэгээд 1974 онд 1-р ангийг элсэн орж те одоо энэ сайхан сонгоны энэ 10 дугаар сургуульд хөл тавьж орсондоо маш их баяртай байдгаа. Тэгээд өнөөдрийн хүртэл үнэхээр Эрдэм номын мөрийг хөөлгөж одоо өнөөдрийн хүртэл энэ сайхан аз жаргалтайгаар амьдарч байгаа маань бас багш нартай минь холбоотой. Өнөөдөр хүрэлцэн ирсэн эрхэм багш нар та нартаа нэхий ёслё. Бас амжилтаа явж байгаа бүсгүй гэж боддог. Миний амжилтын үсэг хаанаас гаралтай вэ гэвэл авралцах багшаас минь гаралтай байдаг юм шүү. Багшаа математикийн хичээлд мундаг болгож өгсний чинь хүчин. Тэгээ баруун Европт охин нь одоо мундаг суралцаж ирээд ингээд компани байгуулад ингэж явж байгаа. Математиктаа сайн байсан. Таны гавьяа шүү. Багштай хайртай шүү. Эрдэнэ чимэг багшаа таныг бид нар юу гэж хардаг вэ гэвэл те биологийн гудамжаар дээлний хаан карман гараа хийгээд цэг шулуун үргэлж алхаж явдаг. Та нар эрдэнэ чимэг багшийг өөр ингэж явж ирснийг үзсэн мэдхүү? Үгүй шүү дээ. Яг ингээд цэг шулуунаараа үргэлж ингэж алхаж явдаг. Яг тэр хэвээрээ те эрдэнэ чимэг багштай хайртай шүү танд. Тунгай агштай хайртай газар зүүн хичээл тунгай агш ангид орж ирээд газар зүүн хичээл зааж байхад бид нар тунгай агштайгаа үе юм шиг л байдаг гэсэн те. Тэгээ ихэд хоёр хар багын найз байсан болохоор гэр орноороо орж гардаг. Тунгай агш бол миний ээжээс одоо дутхгүй танийгаа хайрж явдаг шүү. Багштай хайртай шүү. Одоо их хурлын гишүүн гэдэг ажил хийж байхад монгол хэл гэдэг те ямар чухал вэ? Хууль гаргана гэдэг бол зүгээр л ингээд монгол хэлний сайн үний хийдэг ажил байхгүй юу? За, ер нь тэгээ Монголдоо бол тасарсан монгол хэлэндээ сайн хүн бий байна. Яагаад гэвэл баггүй багш биднийг тэ найруулга алдаа. За, тэр уянгалаг гоёор юмыг хэлэх, илэрхийлэх тэр монгол хэлний сайн тэр гоё юмыг үнэхээр багш маань биднэрт бүр энэ тархинд суулгаж өгсөн байдгийг шүү. Багшаа! Үлзээр агшаа! Манай Бацаахны ээж Бацаахан бит хоёр 8Б-ийн журнал дээр дүнгийн бичиж суудаг хоёр хүүхдээ л үлзээр агшаа. Тэрэндээ тэд тавьчих хоёлаа. Тэгэж одоо Бацаахан бит хоёр ингээд үлзээр агшаа тэмийг хийдэг байлаа. Тэгээ Адлаа шагшаа хамгийн залуу багш маань юм байна штэ.
Тий, хамгийн залуу багш маань юм байна. Тэгээ олон сурагчдаа, олон жилийн туршид тэгээд там гэрэлтэж яваарай гэж хэлээ хүсье. Төрүүлж өсгсөн тэгээд үргэлж нөгөө бургас бариад зодохгүй явж идэг байсан ээжтэй хайртай шүү. Яагаад бодомжид ээж чинь чамайг ална гэж явж ийн цаан зүгэлэг. Амар мэрэгэн гэл. Шидсэн төлхөөр баталгаатай төс. Одоо бол шоронд орохоор. Багшнаа хайртай шүү. Замыг зааж өгч та ороод дэглэм ардын багш таны ахад шингээсэн баатар сүрийг магтъя ороод дэглэм ардын багш таны ахад шингээсэн баатар сүрийг магтъя. Төмний олонний хүүхдийн буйнаар миний амьдрал дээшилсэн ч гэсэн шавь нарын минь амьдрал дээшилж улсын их хурлын танхимд хүрсэн суусан шавь маань энэ дотор байна. Хамт олонтойгоо найз нөхөдтэйгөө одоо хамт ажиллаж байсан хүүхдүүдийн минь шавь нарын буйнд эдийн засгийн хувьд байгаа их баярлалаа. 40 жил ажиллаж хаад одоо эрүүл сарвал сайхан явж байна. Одоо хамгийн эрүүл сарвал явж байгаа хамгийн сайхан юу байдг вэ зэрэг спорт байдаг. Би бүр 10 жилээс эхлээд л одоо гар бомбог, ширээний теннис, сакс энэ спортын төрлүүдэд бүр ороод гарамгаа болоод тэгээ сүүлдээ бүр улсын зэргүүдийг аваад ингээд ажиллаараа ч спортороо ч туршлагаа улс нэвтрүүлээд одоо олон сайхан шавь нарынхаа ачаар би нэртэй төртэй олон сайхан шавьтай сайхан амьдарч байна. Энэ сайхан тэмдэглэлтүүд багшраа өрсөн бид төвд их баяртай байна. Энэ хүүхдүүд гэдэг чинь ер нь насаа 40-50 гарсан зүйлсэн багшраа мартдаггүй дуусаж байдгийг одоо үнэхээр баяртай байна. Ингээд та нартай сайн сайхны хүсэн өрөөё. Би 74 онд нэгэн бай ангийг авч ажиллаж байсан. Гэхдээ хүүхдүүдтэй болоход зөв шалралт уншихад алдаагүй зөв биш сурах суурийг тавьж өгч ажиллаж ирсэн. Миний учраас манай хүүхдүүд аягүй сайн явж байгаа. Та бүгдэндээ баяр хүргэе. Энэ олон эрдэмтэн багш нарынхаа дундаас би нэгэн багшийг онцлон хайрлж хүндэтгэж явд юм аа. Монгол хэл уран зохиолын багш Батхоёг багш маань юм аа. Багнасны дурсамжтай хөвлөж 40 жилийн ойгоо хийж байгаа энэ ангид би Монгол хэл уран зохиолын хичээл заадаг байлаа. Тэр үед уран зохиолын хичээл бол сэтгэл хөдлөлийн орчиг бий болгож яруу сайхан гооцон хүмүүжид олох ертөнцийг үздэг төлөвшүүлэх уран зохиолыг шин сэтгэлдээс ойлгож миний тэр үеийн шавнар бол зохион бичлэг маш сайхан хийдэг. Шүлэг уншдаг. Өөрсдөө ч бас шүлэг зохиодог. Үдсэн зохиолынхоо гол баатруудаар жүжигчилсэн тоглолт хийдэг. Ийм сайхан шавнар байлаа. Монгол хэл уран зохиолын шалгалтанд яг тэр сансрын холбогдлолтой материал ирсэн юм шиг байгаа. Улсын шалгалт. Тэгэнгүүт Батхоёг багш маань гүйж орж ирэл Зүвдэр дэмдийн гүр аргачаа гэж бичиж өгөө. Жанибеков гэж бичиж өгөө. За та нар энэ үгнүүдийг сайн шийдлээд авцгаа. Тэгээд цээж өчгөд бол та нар ингээд алдахгүй гэж хэлжсэн. Энэ мэтэр сэтгэл дүүрэн гаргаж биднийхээ төлөө ингэж асар их хүч хөдөлмөрөө зориулсан сайхан багш байд юм аа. Başla!
Хамгийн сайхан зүйл юу вэ гэвэл бид ангиараа тэнд төрсэн байдгийн. Бүгдээрээ л одоо 1966-аас 67 онд яг энэ сонгоны булан тохиодоо төрцгөөсөн аав ээжнэр маань тэр хавьда үйлдвэрт бүгдээрээ ажилладаг. Нэг бол багш хийдэг, нэг бол одоо биокомбинатын үйлдвэртээ ажилладаг ийм хүмүүс байлаа. Өглөө босоод хичээлдээ явах, хичээлээ тарангуутлаа л одоо хааны газар цуглаж аваад сонгоны бургасан одоо хоёр тал болоод л байлдан зарим нэг нэгээ тагнуулж гэдэл барьж авна. За ингээ барьж авсан олзуулсан нэгнийгээ бас тамалж ийнч гэдгийм үү. Оройн ямар кино үзсэн магадгүй тэрийгэ маргааш нь шууд тэр амьдрал дээр бургасан дотор кино болгоол одоо хоёр хуваагдаал ингээл байлдаал тоглож идэгin хүүхдүүд байлаа. Бид нар бол одоо модон морь гэдэг ийм тоглоомтой байлаа шүү дээ. 90 эмийн ялгаа одоо энэ тэрэ гэж байдаггүй бүр тасралтгүй ноцолдож ингэж өссөн байдгийн. Намар болонгууд хичээлээ тараад шууд л одоо бургасанд очино, үрэл түүж идэн. Зунжингаа одоо мойл түүн, тийм ээ, жууцаа түүн гэх мэтлэнгээр хөтлөлцөөд л ерөөсөө тэр яаж одоо тэрийгэ чадах уу, яаж энийгээ чадах уу гэж ингэж хүүхэд нас маань өнгөрсөн мэт байдаг л да. Туул голын нэг жижигхэн тохоо эсхийг бид нар 8 анги 32-удаа төгссөн. Тэгээ 32-ийн тохоо гэд бүр нэр өгсөн. Одоо ингээд биогийнхэн бүгдөө тэр 32-ийн тохоог анддггүй. Ийм л коллективтэй, ийм л авьяастай, ийм л хөөрхөн хүүхдүүд байлаа. Найлзуур модны навчнах хаашиг 8-ын 3 бүлэг гэдэг маань. За А ангийнхан. Бага ангийн багш маань Бахтам Дуурьям Ишиг сүрэн, Цэгийн ойдуу дундгаа. Дунд анги дэвшгэд авар зэд өргөж янцсан жамсар нар залгаж авсан да. Тимурчуудын отряд байгуулад тусалж бас энерч сайн үйлсийг бүтээлцээд шижигнүүлж явсан он цаг биднийг. Хөгжмийн нэр зохиолч цогоо багштайгаан Эрдэнэ чимэг энх туяа Отхон баяр нарын охид номын нөхөр болоорой гэдэг дууг дуулдаг асна нь тухайн цагтаа ном бол ертөнцийг харах цонх мөн гэсэн онч үгийн урлагаар хэлсэн хэллэг байжээ. Тэр дууг бүр Монгол телевизэд дуулж бичүүлсэн санагдана. Бас Симба сайн дурын хамтлаг үүсгэж ургасны талбайд байгуулад тоглолцоож явсан да. Чин хөслийн эзэд нэртэй хөслийн жигүүр ургуулам хүрх ирээдүйд оюутан хамтлаг байгуулад сургууль тосгон даяар цаашлаад бүр дүүрэг нийслэл хүртэл танигдж явлаа да. Сонгон хайрхныхаа өвөрт өсөд төсн нутгийнхаа газар шоргон дээр 40 жилийн өмнө анх бид нар 1-р ангид жоохон хүүхдүүд орж ирсэн. Ингээд 40 жилийн дараа ингээд бид нэр ахаад энэ сайхан газар нутаг дээр ирээд ийм сайхан арга хэмжээ оролцоод ингэ байгаа да. Үнэхээр сэтгэл өндөр байна. Хол ойрын бүх найз нөхөд үеийн таньдаг хүүхдүүд бүгдээрээ ирж нэг өдрийг бид нар ад жаргалтай багш нартайгаа уулзаад иргэн дурсаж инээ төгжилтэй сайхан өнгөрөөж хагаад найзтай их баярлалаа. Би 1974 онд анх өөрөө 10 настай, дүү маань 7 настай, нэг нь нүд болог, нэг нь ухаан болог гэд манай ээж намайг жоохон хараамтай болохоор дүүгийн дагуулад 1-р ангид орж исэн. Тэгээд битгаар нэг ширээнд 1-р ангид суусан, 10-р ангид болохоор би 1-р салааны хамгийн урд, манай дүү 1-р салааны хамгийн хойно сууж төгсөж байлаа. 40 жилийн ингээд зохион байгуулж байгаа ангийнхаа Эрдэнэ чимэгт их баярлж байна. Тэгээ энд ирсэн бүх одоо цугларсан 40 жилийн ээж байгаа улсуудаа баярын мэнд хүргэе да. Б ангийнхны багийн багш нь Үлзий баяр, харин дунд ангид хорлоо, алтан гэрэл, сэрэн очир, сэрэн дулгарнаар багшилж байлаа. В ангийнхны тухайд бол багийн багш нь Чутмаа, дунд ангид Батсөх, сэрэн дулгар багш нар дааж байсныг тод санаж байна.
тэртех 40 жилийн өмнө 10 жилийн 10 дугаар дунд сургуулийг 1974 онд бид 1-р ангид элсэж орж ирсэн тотхон санаж байна. Тэгээд өнөөдөр 1-ийн АБВ, 8-ийн АБВ, 10-ийн АБ гэсэн ангийнхаа бүрэлдэхүүнээр одоо бөөнөр ингээд энэ сайхан баярт үйл ажиллагаагаа тэмдэглэж байгаад маш их баяртай байна. Нар хуур тэгшэрсэн биднийг бас энэ байгаль хангаа дэлхий сонгон хайрхан маань үнэхээр маш сайхан гэж угтаж тосч авч байна. Тэгээд үүнд бас маш их бахархаж баярлж байна. Тэгээд ангийнхаа хамт олонтой найз нөхдөдтэйгээ мөн багш нартайгаа энэ сайхан өдрөө тэмдэглэж ингэж бид нар дуулж, хуурдаж, бүжиглэж, инээж, хөхрөлдөж үнэхээр сайхан тэмдэглэж байна. Хүүхэд насны минь гэрч болсон, дурсамжийг хуваалцсан. Эргээд хүүхэд наснд нь авчирсан энэ сайхан дурсамж уулзсан өдөр болж байна. Өнөөдрийн энэ өдрийг тэмдэглэхэд их үнэхээр их баяртай байна. Тийм учраас ангийнхандаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ирээрээ. Хүүхэд насныхаа баяр жаргалыг бүгдээрээ сайхан хуваалцаад хөгжилтөө наргаантаа бага насаа дурссан сайхан өдөр болж байна. Энэ үйл явдлыг минь анх санаачилж бүх 3 ангиа нийлүүлж биднийг хүүхэд наснд минь хүргэж өгсөн ангийн минь найз, багын найз Эрдэнэ чимэгтэй маш их баярлалаа. Ангийнхаа болон төгсөгчдийнхөө бүх хүмүүст аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн өрөөё. Он баярт хүрэлцэн ирсэн ангийн болон нөгөө ангийн найз нөхөд багш нартаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье. Энэ сургуульд ингэ сурж байхдаа тэр анги энэ анги гэхгүй аль ангид нь ороо суучдаг л тийм л байсан. Бүгдөө л А, Б, В гэж уулна ангилсан мөртлөө нэг ангийн хүүхдүүд ч л байсан. Өнөөдөр бүгдөө энд цугласан байгаад сэтгэл маш их өндөр, маш их сайхан байна. Эргээд яг хүүхэд насндаа очсон юм шиг. Та бүгдээрэнд нь хайртай шүү. Багш нартаа, найз нөхдөд, ангийнхандаа бүгдээрэнд нь хайртай шүү. Аз жаргал хүсье л гэж. За баярлалаа. За ингээд энэ нар хур тэгшэрсэн сайхан намрын өдрүүдэд ангийнхантайгаа болон хайртай багш нартайгаа ингэж бүгдээрээ цуглаад бага насныхаа дурсамжийг, хүүхэд насныхаа дурсамжийг ингээд яг сэдрээгээд яг өөрсдөө хүүхэд насан дээрээ очсон юм шиг болж байна. За манай анги бол ерөөсөө их айгуу сайхан коллективтэй айгуу гоё анги байсан. Манай ангид өстой маш их авьяастай хүүхдүүд байсан. Манай ангид маш олон онцлогтон байсан. Манай ангид маш олон дуучид, гитарчдайсэн. Бас манай ангид маш олон зураачдайсэн. Тэгээд ингээд хожим хойнч байсан, сургуультай байхтаач байсан ерөөсөө уулзаж учрахаараа охтууд нь зүгээр л илгээ тэврээд хөвтчихдэг ийм л мундаг гоё анги байсан. Забвение на поздней окраине жизни твоей. Ты погляди без отчаяния, ты погляди без отчаяния. Вспыхнет ли, примет ли облик безвестного образа, будто случайного.
образа будто случайного. Это не сон, это не сон, это вся правда моя, это истина. Смерть, побеждающий вечный закон, это любовь моя, это любовь моя. За би энэ төгсөгчдийн цөөхөн мэрэгжил болох багшийн мэрэгжлийг эзэмсэн нэг сурагч нь байна. Би бүр багасаа багш болохыг их мөрөөддөг байсан. Тэгвэл математикийн багш болохыг их хүсдэг. Бүр 4-р ангиас математикийн багш гэдэг мэрэгжлээ сонгоцсон байсан. Тэгээд тухайн цаг үеийн байдлаас хамаарат дизайн технологийн багш болсон. Одоо дизайн технологийн багшаараа би нийт 30 гаруй жил ажиллаж байна. Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын 3-р сургуульд ажиллаж байгаа. Энэ жил би ангиа төгсгсөн. Төгсөгчд, сурагчид, багш нар ямар холбоотой байдгүй гэдэг би өөр амьдралаараа биеэрээ мэдэрдэг учраас энэ уулзалт бол үнэхээр энэ туйлын сэтгэл догдолсон тийм сайхан сэтгэлтэй байгаад баяртай байна. Бидний сайн сайхан хэлгээд цаг үеийн одоо санаж байгаа энэ сайхан өндөр академик татдаг бидний өөдрөж өчигдсөн эрдэнэ чимэгтэй бас дахин баяр хүргээ алгаадаа шил залуусан. За дараагийн нэг гоё үйл явдал. Америкийн нэгэн улс манай анги ганц бисэд амьдардаг. Гомдоржийн ганц 8 бие анги. 8 бие анги эрдэнэ болгон Чикагод амьдардаг. Тэр хоёр пейсер манай интвитэй холбогдоод зориготой холбогдоод суглаа явуулсан. Нэг хүн 200 мянган төгрөгийн хонжууртай суглаа байгаа. Энэ суглаанд та бүхний утасны дугаар, бүхэндээ утасны дугаар байгаа. Тэгээд Нийт яг манай төгсөлтөөс 50%-ийн утасны дугаар болсон. нийт сая 200 мянган төгрөг байгаа. За 6 гарсан тодорхой. Асан доктор 200 мянган төгрөг. За эхний суглааг мөн хот би суглах болно. Өөрөөгөө сонгоно. За та бүхэн маань одоо чимээ битгий гаргаарай. Утаснуудаа яг ойрхон байгаар утасны дугаар байгаа учраас задлан энэ суглааг би дөнгөж сая харж байгаа шүү. Ингэж ороосны урд нэрээс хараагүй. Нууцаар хийгдсэн манай ангитай яа. Ер нь ангитай бүх цагаан багт мондог өөр бүсгүй байгаа. За, суглааны дугаар 99.8 48 80 99.8 За баяртай. За тэгээд эрдэнэ болгон манай ихтэй холбогдоод дараагийн суглааг манай ихчээр суглуулаарай гэсэн байна. Эрдэнэ болгоны ихч эрдэнэ тоглог их тоглогыг өрөө. За одоо дараагийн ходрог хоёр дахь алсны төгрөг 88 74 11 08
За одоо багш нарын дундаас нэг багшийг дуудмаар байна. Амарч багшигаа дуудъя. Дараагийн ганцхан тодорхойлж өгнө үү юм энийг болж байна. За одоо дөрөвд гацсан байгаа тийм ээ. Дөрөвд гацсан. За сүүлийн хоёр гацсангаа ерөнхийдөө замтай гэх утгаараа суугаад. Нэгэ. Сүүлийн гурваа задагч байна. Одоо задагч. За та оцоо засч байгаа. Наим зэрэг 11-д дугаараар болж байгаа. Оцсон дугаар бичээ. 91 18 52 23 Одоо чи ингэ таваар задлаа шүү. Чимээг байгаа. Одоо ингээд 1982 онд 8 төгссөний маань 40 жилийн ой болж байна өнөөдөр. Энэ сайхан баяртай өдрийн мэндийг бүгдэнд нь хүргээд бүгдэнд нь цаашдынх нь ажил үйлсэд нь амжилт төсөн өрөөх гэсэн юм аа. За тэгээд өнөөдрийн энэ уулзалт баяр дээр маань маш олон хүүхдүүд ирсэн байна. Удаан уулзаагүй, үннээсээ 40 жил уулзаагүй, 30 жил уулзаагүй найзууд маань ирсэн байна. За 1-р ангийн маань багш, 10-р анги төгсөж исэн багш, мөн биднэрт хичээл зааж исэн олон сайхан багш нар маань ирсэн. Баяр жаргал дүүрэн нэг өдрийг өнгөрөөж байна. За ингээд хамтдаа баяраа хуваалцаж, энэ дурсамжтай сайхан нэг өдрийг хамтдаа бүтээлцэж байгаа бүх найз нөхөдтэй болон багш нартаа бүгдэнд нь баярын мэндийг хүргье. Та бүхэндээ туйлаас их талархаж явдгийг бас энэ ташрамд илэрхийлэх гэсэн юм аа. Бас дээрээс наацсан болсон. Баярлалаа. Сайн байцгаана уу? Та нартай болон дэлхийн онцлог болон гүрц байгаа ангийнхаа андуудтай эргэн уулзж байгаа энэ сайхан баяртай өдрийн мэндийг Эрдэнэ улгаан Чикаго хотоос хүргэж байна. Та нар минь сайн сууж, сайхан амарчж байна уу? Би сайн сууж байна. Та нар минь одоо яг сонгийнхаа амралтан дээр очсон нээлтийнхээ хүлээн авалтыг эхлүүлж байгаа бах. Энд бол шөнө одоо 12 цаг өнгөрч байна. Би ямар сандаа бүр гэртээ сууж чадахгүй. Ямар ч байсан нэг Чикагогийн талбай орё гэж одоо талбай ороо явж штэ. Тэгээ та нартайгаа гэртээ хараад тухтай бичлэгээ үргэлжлүүлье. Сайн байцгаана уу? Багийн найзууд, ангийн хамт олон төрлөх сургуулийн багш нараа
та нартаа энэ сайхан бэлэгтэй өдрийн мэнд хүргье. Тэгээд Франц улсаас ганц зэрэг мэдчилж байна. За өнөөдөр төгсөлтийн 40 жилийн ой болж байна. Тэгээд энэ ой хүрэлцэн ирсэн бүхий л найзууд, ангийн хамт олон багийнхаа сайхан найз нартай бүгдээрэнд нь эрүүлийн саруу сайхан юу сонсон бүхэн чинь сэрхэлжлэн бүтгийн өлзөтэй эрүүлийг өөдөөд нь дэвшүүлье. За тэгээд энэхүү сайхан уулзалтыг санаачил зохион байгуулсан ангийн багийнхаа найз Эрдэнэд маш их талархаж баярлж байгааг минь хүлээн авна уу. Тэгээд ангийн хамт олон та бүгдтэй бас багийн найзуудаа, багш нартай бүгдээрэнд нь хайртай шүү. За сайн байцгаана уу найзуудаа. Би Баярмаа байна. Найз нь Украинд амьдарч байгаа. Тэгээд одоохондоо энтэгт ирсэн байна. Урилгаад эндүү хожуу авсан. Тэгээ хол амьдарч байгаа учраас уулзалтанд ирж амжихгүй уучлаарай. Тэгээд намайг таньдаг бүх хүмүүст болон багш нартаа баярын минь түргээд эрүүлийн хаац жаргалыг хүсье. Бака бака. Сайн байцгаана уу. Нялхамсаж уулзаж нандинаж дурсдаг эрхэм багын андууд эрдэмтэн багш нар та нарынхаа энэ өдрийн амар амгалан айлтгая. Би 8В 10 ангийн төгсөгч иш тонголго байна. Одоогоос 40 жилийн өмнө амьдралын минь замын эхлэлийг тавьж өгсөн эрдэмтэн багш нартай урам дэм учрал хагцал амьдралын бүхий л цаг үед хамт байдаг ангийнхандаа нэгэн цаг үед эрдмийн өргөнөөс суралцж төгссөн анд нөхөддөө сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж бүгд найрамдах Солонгос улсаас мэдчилж байна. Алдаж онож явсан 40 жилийн минь туршид анд нөхөд та нар минь үргэлж 16 настай алиад танхил төрхөөрөл дурсамжуугийн минь асааж байдаг билээ. Ингээд анд найз нар та нарынхаа цаашдын амьдралд аз жаргал эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Анд нөхөддөө эрдэмтэн багш нартай 40 жилийн баярын мэндийг хүргэе. Сайхан баярлаарай. Та бүхэндээ хайртай шүү. Хайртай шүү. Намрын сайхан нар шарсан налгар өдөр 1974 онд 1-р ангид орж исэн бяцхан хүүхдүүд, 1982 онд 8-р ангид төгсөж исэн өсвөр насны хүүхдүүд, 1984 онд 10-р ангид төгсөөд бүрэн боловсролд эзэмсэж исэн хүүхдүүд маань энд цугласан байна. За тэгэхэд энэ өдөр бид үе үеийн одоо манай 3 ангийнхан бол ерөнхийдөө 10 жил, 20 жил, 25 жил гээд ангаараа уулздаг байсан боловч өнөөдрийн онцлог бол бид нар 3 ангаараа уулзаж байгаа. За тэгээд 8-ын А, Б, В 84 оны 10-ын А, Б ангийнхан маань өнөөдөр бол хуран цуглараад байна. Монсынхны ээж Цэрэнтэлгэр багш бол миний ангийн багш. За түүний охин Эрдэнэ чимээг бол манай 10-ын А ангийн одоо сурагчаа. Хамгийн одоо хайртай математикт маань сургаж байсан Бүргэж Жандсан багшийн хүү маань миний ангид Отгонбаатаргээ байдаг. Одоо энд байгаа. Жамсран багшийн маань хүү Наранболд нөгөө А ангид маань байдаг. За тэгээ энэ сайхан хүмүүс суулсан ийм сайхан өдөр та бүхэндээ энэ хороогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө бүгдээрээ эрүүл байгаарай. Эрүүл байвал дахин уулзнаа. Урт удаа наслнаа гэж өрөөё. Өнөөдөр 40 жилийнхаа ог тэмдэглэж байгаа ангийнхаа найз нөхдөд энэ өдрийн халуун мэндийг хүргье. Эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхэн минь ертөнцийн нарыг үзэж 9 үеэрээ жаргаж яваарай гэд сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Одоо ингээд 40 жилийн хийж байгаа. Одоо 3 ангийн хамт олон болон багш нардаа эрүүлийн саруу сайхан бай сансан бүхэн сэтгэлчлэн биелэж урт удаа насхыг хүсэн өрөөё. Бурхны оронд отсон
олон найз нөхдүүд маань биднийг бас харж байгаа байхаа гэж бодож байна. Бид та нартай маш их хайртай шүү. Та нарыгаа үргэлж дурсан сандаг шүү гэдгийг бас энэ ташрамд хэлмээр байна. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн цацалхтаа санчихтаа ойхан багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэ хүн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянgat жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны найнгийн холбоо. Энэ хүүхэд насны маань сайхан дурсамж бидний насан туршид маань найзууд болгож явдаг. Бид бие биендээ туслах дуртай, бие бинийгээ хаана явааг нь сурч сураглах дуртай, ойрхон бас ойгоо хийх дуртай байгаа. Ялангуяа одоо энэ насан дээр бүгдээрээ бас нэг зарим нь тэтгэврийн нас төгсчихсэн, уулзах цаг ихтэй болж байгаа. Энэ насан дээр бол цаашдаа ойрхон уулзцаая гэж бид бас шийдсэн байгаа. Мартахгүй уянгатайхан хавраа мартахгүй аялгуутайхан насаа зүрхэнд шийсэн анхны хараа хизээч мартахгүй зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй Биотгол санчихтаа онгон багын андууд мэ болирх цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэл мэ эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй бисээ үеих нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянgat жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны найнгийн холбоо халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа ангийнхан хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж
хамтдаа өнгөрүүлэх энхэн насны найнх холбоо очсон анхны хараа нууж гарсан цагаан ширээ мартах бэби андуудны агихан Мэдээж хүүхэд насны хамгийн хөөрхөн зүйл бол бие биенийгээ хочилдог тийм ээ. Бид нар бол ингээд нэг жүжиг тоглоно. За тэр жүжигийнхаа дүрээр ч юм уу ингээд бүгдээрээ хоч авчдаг. Жишээлх юм бол манжингийн үлгэр тоглоод би шар муур гэдэг нэр авсан байдгийг. Тэгээ манай ангийн бага маань бас жоохон ногоон нүдтэй. Тэгээ багааг болохоор ногоон муур гэж нэрлэдэг. Бид хоёрыг ингээ хоёр их хэр муура гэж ингээ шоолдог байлаа. Тэгээ яг ингээ хүүхдүүдэд өгсөн хоч болгон ингээл харахаар л шууд нэрнгээсээ яг тэр хочтойгоо маш адилхан те одоо тэмээч гэдэг юм уу нохооч гэдэг юм уу ингээл би энийг хочилчдаг. Ингээл харахаар нэрэл яг тэр амьтантайгаа яг адилхан байгаад идэг. 40 50 жил ингээ яриа сурцгаалсан. Тэгээ тэрийг нэг юм боддгоо. Бид нар бас хүүхэд байхдаа ингээд аав ээжигээ кодлж ярьдаг байлаа л да. Тэгээд ээж нэрээгээ дандаа шулан гэж нэрлэдэг. Аав нэрээгээ танк гэж нэрлэдэг байлаа. Тэгээд танаа шулам чамайг хайгаад тэнд явж гин ч гэдэг юм уу те. Аав ээжигээ хүртэл ингэж кодлж ярьдаг байлаа хөөрхөн тий. Сисэрүү саас гаралтай сивсгэр цагаан цаасан дээр дуулж битсэн захимээ дугаар номер 1 юм шүү. Замагт нуур байгаа би боо цагаас юундан амьдрах вэ? Заяаны чимээ байгаа би боо захтал хиндэ бичихээ. Та хөрхөн нохян би энэ цагтаар иштэй чамд хайртайгаа хийчлээ хэрвээ чи намайг бодох арай бодож бичээрэй хинэг чамд хүсэл над хайртайгаа хатан хийчээрэй та чисэн залуу байхдаа танхилэгний охин явахдаа орой үдшийн зэврүүн цагаа орой ганцаар явдгүй дээ хайртай хөрхөн охин минь нууцаа битхийн хинт хайтайгаа хилээчтэй хинтээ явдгаа яриачтэй хайртай хөрхөн охин минь нууцаа битхийн угаачтэй хинт хайтайгаа хилээчтэй хинтээ явдгаа яриачтэй хайртай хөрхөн охин минь нууцаа битхийн угаачтэй хинт хайтайгаа хилээчтэй. Тэгээ манай биогийн нэг гоё бас онцлог бодвол тэр үед био комбинат маань өөрөө Унгар руу их ажилладаг байсан л та. Тийм учраас бид бол барууны соёлыг одоо Улаанбаатарынхнаас хамгийн түрүүнд олж мэдсэн одоо цэнхэр джинс гэдэг юм бол биогийн бүх хүүхдүүд л одоо 80 донд бүгд л өмсдөг байлээ шүү дээ. Тэгээд диско гэх мэтлэнгээр тий баруунд болдог бүх үйл явдлыг бол манай биогийнхан биодоо л үзэж өссөн бид нар бол дараа нь ингээд баруунд сурахаар очиход бол айл хэдийн тэрийг мэддэг ингээд айл хэдийн тэр соёлтой танилцсан байсан маань бас бид нар тохиолдсон томоохон аз завшаа юм уу гэж бас боддөг юм аа.
Don't go baby Намрын үдэш чамтайгаан танилцсан навчис хайсан бодомжаар явахта гачнийхээ сараг харж харин үгээ хэлж явахта гагцсан дан гэдгийг гарын би чиний мэдсэн би хайртми Чамаага тэмрээд модрагаар ихчин дулаацуулж сухта хайрчнийхээ царайг харж хайрын үгээ хэлж явахта гагцж саалан гэдгийг харин би чиний мэдсэн би хайртай байсан өдөр болгон өнгө сайхан жаргалтай жилийн дөрөв өдөрлийг чамтай өнгөрөөж явсан да өгийн чи мартахгүй өхөрдөм чамаага үсийн цас зуны бороотой дуусна хонгор мэн би чи чамаага итгэл дүрэн сэтгэлээр хүлээнэ амраг мэн чимэн намаага ягаад ингэж ганцаарнгийн үлдэн бэ хаврын үдэш чамайгаан ихрээд хайр дургалын дадай тумбаа зуны шөнөө чамайгаан хүлээгээд зүуд наранда мөрөдөж хүсэхтэй хайрчнийхээ царайг харж хайрын үгээ хэлж явахта гагцж саалан гэдгийг хайрын би чиний мэдсэнгүй хайртмэ хайрын үгээ хэлж явахта гагцж саалан гэдгийг хайрын би чиний мэдсэнгүй хайртмэ Oh no baby Don't go baby сайхан байна. Ингээд нийт цугласан одоо 40 жилийн үед ирсэн найз нөхөдөө ад жаргал эрүүл нэг сайхны хүсье өрөөё. Тэр алс одоос өргөдөж ирж ингэж оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Тэгээ энэ уулзалтанд орсон найзууд болон уулзсан ирж олж хэмжээгүй хол газар сурч байгаа болон байгаа болон энэ уулзалтанд арай хэмжээгүй найзуудаас баярын мэдрэгье. Одоо энд хуран цугласан ангийн андууд, багын найзууд, эрдэмтэн багш нар та бүхэнд эрүүл их сарвал сайхан бүхний дээдийг хүсэж бүгдөө эрүүл их аз жаргалтай сайн амьдраарай гэдгийг хүсэж байна. 40 жилийн хийж байгаа бүх төгсөлтийнхээ хамт олонд эрүүл их сайхныг хүсье. Бүх найз нартаа та нар маань ч гэсэн насчин залуу биш. Өнөөдөр бүгд эрүүл мэндийнхаа төлөө их анхаарал тавиарай. Тэгээ бие биенийгээ хайрлах хайр гэдэг бол хүний урт наслахын хамгийн чухал зүйл байхаа гэж бодож байна. Ингээд бие биендээ хайртай байцгаая. Ингээд удахгүй дахин уулзахын эрүүлийг өргөн дэвшүүлье. Бэхэн усаж бүтгэлсэн ширээний атсэлсэн уг бүхэн тухугэж чиний тухай бодоо харин дуу болж шигэлэн ордоцсон хаваа сургуулийн хаалгыг хааж уян бос
дуусан дуугаа ангиаран дуудсан бивэнэ түшин далдгунга мартацгааж нэг ангийн хүүхдүүд тоотой хаврыг үтлээ он цагийг хамт туусан ангийн бас вайвин ото билмит ангихан шинэлдэх найзуу цагийг хамт туусан